Сайн байцгааны их мэдгчтэй. Геополитик ба Монгол сувгийнхаа ээж нэвтрүүлгийг эхлэхэд бэлэн боллоо. За би та бүхэнд Украины дайны эргэн тойронд болж байгаа үйл явдлыг товч тоомлж тайлбарлая гэж бодлоо. За товч тоом тайлбарлага орохын өмнө сүүлийн 1-2 хоногийн дотор Украины фронт дээр болж байгаа үйл явдлын талаар товч мэдээлэл хүргэе. За сүүлийн үеийн хандлагыг харахад Оросын давшилт бол ирчимжиж байна. За Украиных мөн үргэлжилж байна. Гэхдээ Украины дроны цогцлтуудын тоо хэмжээ урдийнхаас арай л цөөрөх хандлагатай байна. За стратегийн тактикийн хувьд одоо онцлог байн бас жоохон өөрчлөгдсөн тийм байдалтай байна. Гэхдээ хоёр талын харилцан довтлогоо эрчимтэй хэвээр байна. За Оросын талын цохилтууд маш эрчимтэй явагдж байна. Олон төрлийн пуужингуудыг ашиглаж байна. Зөвхөн дрон биш. За ер нь сүүлийн үеийн энэ Украины фронт болон Ираны дайнаас харж байхад эхлээд дроны цохилтуудыг их хэмжээгээр өгөөд за тэр нь агаараас эсэргүүцсэн хамгаалах системийг одоо паникт оруулаад араас нь түүний араас пуужингуудыг харуулдаг ийм хэлбэр түгээмэл болж ирж байна. За Оросын тал мөн ийм хэлбэрээр цохилтуудыг хийж байна. За Украинд бол пуужингийн нөөц бол бараг байхгүй. Дрон холсон цохилтуудыг хийж байгаа. За Украиний зүгээс Орос руу явж байгаа хийж байгаа дроны цохилтууд нь ихэнх үедээ бол эрчим хүчний одоо байгууламжуудыг онилсон шинжтэй байсан бол сүүлийн үед аж үйлдвэрийн дэд бүтцүүдийг тухайлбал одоо Оросын Amazon гэж нэрлэгддэг Wildberry гэдэг интернет худалдааны төвүүдийг түүний агуулгуудыг онилсон цогцлтууд ихээр хийгдэж байна. За сүүлийн одоо 24-өөс 48 цагийн дотор ямар хуу үйл явдал болж байна вэ гэдгийг товчхон хэлье. За 100 орчим одоо пуужингаар Оросын тал харуулсан байна, цохилт өгсөн байна. За энэ цохилттоо Х101 калибр Искандер-М циркон гэсэн пуужингуудыг ашигласан байна. За Орёшник болон Кинжал гэсэн тэр төрлийн пуужингуудаа ашиглаагүй байна. За энэ нь бодвол одоо нөөцөө одоо хадгалж байгаа болов уу гэж үзэж болохоор за Туу 132, Туу 94, 95 гэсэн бөмбөгдсөн онгоцуудыг ашигласан байна. За нэг онгоц онлын хувьд нэг 12 хүртэлх одоо Х101 төрлийн пуужинг тээвэрлэх боломжтой гэж үзэх юм бол ерөнхийдөө максимум 144 пуужинг ашиглана гэж бодохоор зэрэг 100 гаруй пуужинг энэ өнгөрсөн одоо 29-өөс 30 шилжих шөнө харуулсан болтой байна. За гол байн цэрэг аж үйлдвэрийн объектуудыг онилсон шинжтэй. За Киев, Львов гэх мэт томоохон хотууд дэх цэрэг аж үйлдвэрийн объектуудыг онилжээ. За Одесс руу чиглэсэн цохилтууд ширвэсч байна. За Одесст байдаг 3 том бомбыг үндсэндээ ажиллагаагүй болгож байна. Тэр хавьд одоо явж байгаа иргэний тээврийн усан онгоцуудыг одоо довтолж үйл ажиллагааг нь зогсоосон байна. За их Одесс гэж нэрлэгддэг 3 том бомбууд биелдэ. Тэр бүхнийг ажиллагааг болгосон. Тэгэхээр зэрэг Одессийг ажиллагааг Одессын бомбуудыг ажиллагааг болгоно гэдэг бол үндсэндээ Украины нийт одоо гадаад худалдааны 80 орчим хувийг явуулдаг. Тэр харт тэнгисийн гарцыг үндсэндээ зогсоож ийн гэсэн үг. Хаалттай болгож байна гэсэн үг. За Украины талаас дроны цохилтуудыг бас мөн сүүлийн 2 өдөр хөгжлүүлэн өгсөөр байна. За Пенза хот дэх Wildberry-гийн агуулгыг үргэлжлүүлэн довтлосон байна. За Каспийн тэнгис, Каспийн хоолой дэх терминал руу бас алдсан гэж байна. Волгоградын орчмын объектуудыг бас онилсон гэж байна. За энэ хоёр одоо талын
давталгаанууд бол одоо ер нь үргэлжсэн хэвээрээ Оросын тал өдрөөс өдөртөл пуужингийн цогцолтуудыг ялангуяа баллистик пуужингийн одоо цогцолтууд оролцсон энэ цогцолтыг улам л эрчимжүүлж байна. За энэ нь өнгөрсөн одоо 4.5 жилд байгаагүй хэмжээгээр эрчимжиж байгаа юм. За Украиний талд ч гэсэн дроныг бол сүүлийн хэдэн сар эрчимтэй явуулсан. Гэхдээ 7 сарын 7-8-нд болсон НАТОгийн хуралдаанаас хойш, дээд хэмжээний уулзалтаас хойш цогцолтууд нь бол арай багасах маягтай байна. За юуныг зарим мэргэжилтнүүд бол юу гэж хэлж байна. Нөөц нь ерөнхийдөө багасж байгаа болов уу гэж. За бас нэг сүүлийн үеийн өнөөдрийн мэдээгээр бол 4 орчим тэрбум еврогийн одоо санхүүжилтийг өнөөдөр шинээр авлаа гэж Украиний тал авсан гэж байна. За тэгэхээр зэрэг ерөнхийдөө нөөц нь багасж байгаа гэдэг нь үнэн байх. За тэгэхээр шинээр одоо санхүүжилтээ авч дроны үйлдвэрлэл эрчимжүүлэх бодлого барьж иж магадгүй. За ерөнхийдөө иймэрхүү сүүлийн нэг 48 цагийн дотор бол хоёр тал харилцсан давтуулсан хэвээрээ. За энэ Украиний дайн гэдэг бол өнөөдрийн дэлхий дээр болж байгаа хамгийн том дайн. Мөн үүнтэй адил хэмжээний нэг дайн Иранд болж байгааг бид нар мэднэ. Дэлхийн маань ерөнхийдөө дайны хэлбэрт, дайны байдалд орчлоо. За энэ дайн бол Украин дэх дайн бол баруун оны ертөнц өрнөдийн одоо томоохон орнууд бүхэлдээ Америкийн нэгдсэн улс ч багтна гэж хэлж байна. Бүхэлдээ Оросын эсрэг хийж байгаа юм даа. Тийм учраас маш их хугацаа орж сунжирч байна. Талууд маш их хэмжээний нөөцөө хайж энэ дайныг хийж байна. Ер нь нөөцийн дайн гэдэг үг байдаг. Хэн одоо төрүүлж нөөцөө барах вэ гэдгийг шалгах ийм дайн. Ерөнхийдөө ийм дайн руу орчихсон. За энэ дайныг одоо сүүлийн үеийн одоо нөхцөл байдлыг нэг ажиглахаар зэрэг энэ дайнд чанарын томоохон тийм өөрчлөлт гарч ирж байна. За энэ бол одоо эргэлтийн мөч ирлээ гэж хэлж болохоор ийм үйл явдал боллоо. За тэр нь өнгөрсөн 7 сарын 7-8-нд Анкарад болсон НАТОгийн дээд хэмжээний уулзалт болж байгаа юм. НАТОгийн дээд хэмжээний уулзалтыг угтсан ихээхэн эрчимтэй цохилтыг Украины зүгээс хийсэн. За энэ нь дроны 40 хоногийн кампанит операц гэдэг ийм үйл ажиллагааг Украиний тал явуулсан боллоо. За тэгээд тэр үйл ажиллагаатай зэрэгцээд Оросын талаас ч гэсэн тодорхой хариу мессежүүдийг илгээж байсан. За ингээд 7 сарын 7-8-ны НАТОгийн дээд хэмжээний уулзалт дууссаны дараа фронт дэх нөхцөл байдал бас өөрчлөгдөж байна. За энэ өнцгөөс өнөөдрийн энэ тоон тайлбарыг би хүргэхээр бэлдлээ. Тэгээд эхлээд одоо 3 сэдвээр ярив. Эхлээд НАТОгийн одоо дээд хэмжээний уулзалтын өмнөх үйл явдлууд. За тэгээд НАТОгийн дээд хэмжээний уулзалтын үр дүн. Гуравт нь НАТОгийн Анкарад уулзалтын дараах үйл явдлууд гэсэн ийм байдлаар ийм дараалалаар одоо тайлбараа хүргэе. За Анкарагийн уулзалтын өмнөх үйл явдлуудыг хэдүүлээ санаад үзье. За Украиний цохилтууд, дроны цохилтууд ширвэлсэн, Оросын гүн рүү чиглэсэн, ялангуяа эрчим хүчний томоохон объектууд руу чиглэсэн дроны цохилтууд эрчимжсэн. За үүнээс болоод Орос улсын эрчим хүчний хангалт, өөрөлд бензин, дизель ийм одоо нефтийн бүтээгдэхүүнүүдийн хангалт доголдож ирсэн. Үүнийг Путин ерөнхийлөгч хүртэл хүлээн зөвшөөрсөн. Тодорхой хэмжээний нөлөө гарч байна. Энэ одоо орон даяарх бензин тосны нийлүүлэлтэд нөлөө үзүүлж байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ ноцтой хэмжээнд очих болоогүй гэж. За ингээд экспортлогч улс Оросын холбооны улс маань гаднаас тодорхой хэмжээний бензин, дизель импортлж авахар болсон. За энэ нь манай өнөөдөр ч гэсэн манай улсад нөлөөлөд байж байгаа. За тэгэхээр дроны цогцолтууд ширвэлсэн. За үүний хариуд нь Оросын тал одоо цэргийн тусгай ажиллагаа маань дайны хэлбэрлэл орж эхэллээ гэдэг ийм мэдээллүүдийг хийж эхэлсэн.
За энэ бол нэлээд хатуу мэдэгдэл. За тэгээд Украины дроны үйлдвэрлэлийг дэмжиж байгаа барууны орнуудыг бай болгосон цохилтыг хийхээс уцахгүй гэсэн санаатай мэдгэлийг Оросын тал бас хийсэн. За ингээд нөхцөл байдал бол ингээд шал өөр болж ирсэн. За Оросын тал тэр мэтчлэн томоохон ширүүн мэдгэлүүдийг өгч, за нөгөө тал бол сурталчилгаагаа маш их идэвхтэй явуулсан. Барууны хэвлэлүүд мэдээллүүдээр Оросын тал бол одоо хүнд байдалд орж байгаа. Ер нь Украин яаж эхэллээ гэдэг ийм мессежийг барууны хэвлэл мэдээлэлээр эрчимтэй тарааж эхэлсэн. За үүнд нь Оросын тал тодорхой хариултыг өгж байлаа. За тэр яг 7 сарын одоо ихээр болж байсан энэ үйл явдлыг зарим шинжээчид юу гэж хэлсэн бэ? За энэ бол 7 сарын 7-8-нд болох НАТОгийн дээд хэмжээний уулзалтыг угтсан нэгэн төрлийн одоо кампанит ажил болж байгаа наа. Бодвол 7 сарын 7-8-ны Анкарагийн дээд хэмжээний уулзалтаар тэр уулзалтаас томоохон хэмжээний дэмжлэг авах ийм бодлогоор дроны цохилтууд, дроны кампанит цохилтууд, за тэгээд бусад энэ сурталчилгааны ажлуудаа хийж байгаа юм шиг байна гэсэн ийм одоо таамаглалыг дэвшүүлж байсан. За Трамп 7 сарын 4-ний өдөр Путинтай уулзсаар ирсэн. За Песков тэрнээс өмнө хэдэн удаа, 2 ч удаа одоо тусгай ажиллагаа маань дайны хэлбэрлөө орлоо. Энэ тусгай ажиллагаа улам одоо өргөжөөд НАТОгийн орнуудыг бай болгосон шинжтэй болж болзошгүй гэх санааг одоо өгч эхэлсэн. За ингээд энэ хоёр ерөнхийлөгчийн яриан одоо утсаар ярьсан яриан дээр бодвол Путин ерөнхийлөгч нөхцөл байдлыг тэр гол санаагаа бүгдийг Трампд хэлсэн байх гэж бодож байгаа. За Анкоражийн одоо гэрээ, Анкоражийн тохиролцоо гэдэг ийм одоо нэр томьёо сүүлийн 1 жилийн туршид яригдсан. Өнгөрсөн жилийн 8 сарын 15-нд Аляскийн Анкораж хотод одоо Путин, Трамп хоёр уулзсан. За энэ бол бас түүхэн том уулзалт байсан. За үүний дараа Анкоражийн үзэл санаагаар үйл явдлыг одоо зохицуулахыг Оросын талд одоо ирмэлзэж байгаа гэдэг мэдээллийг дээд удирдлага нь олон дахин Лавров, Путин, Песков гэсэн энэ одоо Оросын талын удирдагч нар олон удаа тэмдэглэж хийж байсан. За тэгвэл 7 сарын ихэнх гэхэд энэ тухай Америк нэгдсэн улсын төрийн нэрийн бичгийн дарга Рубио, за Анкоражийн тохиролцоо гэсэн юм байгаагүй. Бид тэнд албан ёсоор ямар нэгэн тохиролцоонд хүрээгүй гэсэн юм мэдээллийг гинт хийсэн. За Лавров түүнийг нь эсэргүүцэж мэдээлэл хийсэн. Ерөнхийдөө Америкийн тал тодорхой саналуудыг өөрчилж тавиад түүнийг нь Оросын тал хүлээж аваад тодорхой хугацааны дараа тодорхой хариултуудыг бэлдээд Анкоражид энэ тухай хоёр тал наривчлан ярьж хэлцэж тохирсон гэдэг ийм мэдээлэл өгч байсан. За ингээд 7 сарын 7-ноос өмнө 7 сарын ихээр ийм үйл явдлууд болоод нэлээд одоо нөхцөл байдал ширүүсч ирсэн. Өөрөөр хэлбэл Оросын тал НАТОгийн орнууд руу ч гэсэн одоо цогцолд өгөхөөс буцахгүй гэх ийм мессежийг маш тодорхой өгч ирсэн. За ингээд хоёр ерөнхийлөгч утсаар ярьсан. Тэгээд 7 сарын 7 болсон. 7 сарын 7-8-нд 2 өдөр Анкарад НАТОгийн дээд хэмжээний уулзалт болоод эцсийн дүндээ эцсийн үр дүн болох Анкарагийн тунхаглал гэдэг баримт бичиг гаргасан. За тэр баримт бичиг нь ямар хөө агуулгатай юм байваа гэх юм бол ердөө нэг ганц хуудас 6 заалттай тун даруухан тийм баримт бичиг байсан. За тэгээд харахаар зэрэг ерөнхийдөө тэр хурлын уулзалтын өмнө болсон хоёр талын одоо дипломат харилцаа яриа өгөө аваа нэлийн тийм тодорхой ойлголцоод хүрсэн болов. Өөрөөр хэлбэл Оросын тал нэлийн тийм хатуу дохио өгөөд түүнийг нь барууны тал, НАТОгийн тал хүлээж авсан юм болов даа гэж бодогдохоор байна. За Оросын тал хийсэн дроны цохилтууд манай тодорхой охирол учруулж байгаа нь үнэн. Гэхдээ энэ дайны хувь заяаг өөрчлөхөөс хэмжээнд тийм
том ноцтой өөрчлөлт байхгүй гэж. За үүнийг мэрэгчлэнүүд бас тэгж үзэж байсан. За энэ бол шал дэмий одоо нөөцөө барсан ийм үйл хийж байна. Фронт дэх одоо байлдаанда санаа тавихын оронд Оросын гүн рүү одоо чиглэсэн ийм цогцолтуудыг өглөө гээд одоо байдлыг өөрчилж чадахгүй гэж. Тэгэхээр энэ байдал одоо тэр дроны одоо үйлдвэрлэлийг асар их хэмжээний санхүүжилтийг хийж тэр дроны үйлдвэрлэлийг хангаж байгаа үйлдвэрүүд нь барууны орнуудад тархан байрласан тэр үйлдвэрүүдийг шууд бай болгосон цогцолтыг Оросын тал өгөхөөс буцахгүй гэдэг. Одоо тэр хэмжээнд хүрч одоо дохио өгч байсан учраас за үүнийг одоо НАТОгийн тал одоо бас нухацтай хүлээж авсан болтой. За тэгээд тэр Анкарагийн тунхаглал гэх баримт бичигт ямар хөө агуулга байв гэхээр 26 онд багтаад Украинд 70 тэрбум еврогийн тусламж үзүүлнэ гэсэн. За энэ 70 тэрбум евро гэдэг нь өмнө нь одоо амлсан 2-3 сарын өмнө амлсан 90 тэрбум еврогийн тусламж гэдэгтээ давхцаж байгаа юм билээ. Тэгэхээр зэрэг цоо шинээр одоо 70 тэрбум евро гаргаж өгч байгаа хэрэг биш юм билээ. Тэгэхээр энэ бол цоо шин зүйл биш юм байна. За Европ, Канада улс бол тусламжийн Украинд үзүүлэх тусламжийн гол ачааг үүрнэ гэсэн заалт байна. Украиныг НАТОд эсвүүлэх талаар ямар нэгэн үг хэллэг байхгүй. За НАТОгийн цэрэг оруулах шийдвэр бол гараагүй. За энэ талаар иймэрхүү саналуудыг хурлын өмнө нэлээд гарч байсан л да. За Украины талч ийм зүйлийг хүсэж байсан. За тэгэхээр тэр талаар юм орсонгүй. За агаарын орон зайг нь хамгаалах талаар ямар нэгэн амлалт байсангүй. Өөрөөр хэлбэл пуужин нийлүүлэх ч юм уу, агаараас эсэргүүцэн хамгаалах систем нийлүүлэх ч юм уу, энэ тал дээр ямар нэг зүйл байхгүй. За Оросдоо шууд сөргөлдөх талаар ямар нэгэн шийдвэр байхгүй. Оросдоо сөргөлдөд бэлэн байна. Оросын энэ мэдгэлүүдийг эсэргүүцэж байна гэдэг ч юм уу, Оросд ямар нэгэн тийм хатуу хариу өгсөн тийм зүйл байхгүй. За пуужин нийлүүлэхийн оронд үйлдвэрлэх лиценз олгоно гэдэг нэг үгийг яг тунхаглалдаа оруулаагүй. За энэ үр дүнд нь зүгээр тэр хурлын үеэр Зеленскийтэй одоо хийсэн уулзалтынхаа үеэр Трамп зүгээр санамсаргүй маягаар хэлчихсэн тийм үг байна. За иймэрхүү үр дүн гарсан. За энэ бол ганцхан хуудас нэг 6 заалттай. Тэгээд цоо шин юм ерөөсөө байхгүй. Нэг ийм юм болж хувирсан нь хурлын өмнө болсон тэр дипломат одоо байлдааны үр дүнд Оросын тал илүү давуу байдалд орсон болов уу гэж хэлж болохоор. За тэгвэл Анкарагийн уулзалтын дараа ерөн байдал ямар хөө байна вэ? За Оросын цохилтууд гинт ирчимжсэн. За одоо тэр Анкарагийн уулзалтын өмнө хэлж байсанчлан тэрнийхээ дагууд цохилтуудаа бол ирчимжүүлж байна. Баллистик пуужингаар одоо цохилтууд өгөх болсон. Дрон, за жирийн пууж одоо далавчид пуужин, тэгээ баллистик пуужин. Тэгээ баллистик пуужин бол маш хурдтай. За түүнийг одоо сөрж хамгаалах боломж хэцүү. Одоо Америкийн одоо Patriot 3 гэсэн тэр систем энэ төрөөр нэлээд үнэтэй тийм системээр хариу хамгаалах одоо арга хэмжээ авах боломжтой. Тэгээ тэр нь бас хувь процент нь бол их бага. За шинэ компанид ажиллагааг бол одоо Оросын довтлогооны шинэ компанид ажиллая гэсэн. Пуужингийн довтлогооны компанид ажиллая гэсэн. За дараа нь Украины далайн гарцыг хаах стратегийг Орос шууд хэрэгжүүлж эхэллээ. Түрүүн товч дурдсан тэр Одессын 3 одоо том бомбыг үндсэнд нь ажиллагаагүй болгож байна. За шийдвэр гаргах төвүүдийг одоо дараагийн бай болгож болдошгүй. Өөрөлд командын байр, удирдлагын байруудыг. За өрнөдийн талын одоо хөвчлэн одоо идэвхтэй авч хэрэгжүүлдэг стратеги гол удирдагчдыг нь онилж шууд одоо устгах тийм стратеги барьдаг. Одоо газ бид нар сая Иранд мэдж байна тийм ээ. Ираны одоо ерөнхийлөгчийг нь устгаад хайж байгаа жишээтэй. За тийм стратегийг Оросын тал бол өнөөдрийн хүртэл ерөөсөө авч хэрэгжүүлээгүй. За энэ стратеги бол ихэнх тохиолдолд одоо төлөвлөснөөс эсрэг үр дүн гардаг гэдгээр алдартай л да. Түүхэнд одоо тийм жишээ маш олон бий. Удирдагч нарыг нь устгалаа гэд
дайсны тал одоо дайсан дарагддаггүй гэж. Харин дараагийн залгамжлагч нь гараад ирдэг. Эсрэгээр ард түмэн нь илүү эв нэгдэлтэй болоод эсрэг үүсэх хүч нь нэмэгдэе гэж. За тийм учраас Оросын тал стратегийн сэтгэлгээ өндөр учраас тийм стратегийг хэрэгжилж ирсэнгүй гэж хэлж болно. За сүүлийн үед бол харин командын төвүүдийг онилсон тийм цогцолтуудыг өгч болзошгүй байна гэж. За тэргийн тусгай ажиллагаанаас дайн руу шилжлээ гэж Песков хоёр ч удаа мэдгдсэн. За энэ бол ерөнхийдөө одоо үнэн болж таарч. Өөрөөр хэлбэл Одессын тэр бомбуудыг бүрэн хааж байна. Өөрөөр хэлбэл Украиныг далаад гарцгүй болгож байна гэдэг бол дайн руу шилжсэн шинж. За ийм арга хэмжээг бол эртнээс авах ёстой байсан гэж олон шинжээчнэр олон одоо эгэлжирийн иргэд бол үзэж байгаа болтоо Оросд. За тэгэхээр стратегийн яриа хэлцээ хийгээд дипломат арга замаар дайныг одоо зогсоох арга замыг эрэлхийлэх энэ үйл явц бол ер нь мухардалд ороод эцсийн дүндээ Орос бол ер нь асуудлыг дайны талбарт шийдэе гэдэг ийм эцсийн шийдэлд хүрсэн болтоо байна. За цаашдаа одоо ер нь байдал хэрхэн өрнөх болоо гэдэг тал дээр бол асуудал дайны талбар дээр шийдэгдэх баг. Өөрөөр хэлбэл одоо аль нэг тал нь ялах ёстой бол ялснаар л одоо нөгөө нэг тал нь ялагдлаа хүлээснээр энэ асуудал дуусах болов. За олон мэргэжилтнүүд, цэрэг стратегийн мэргэжилтнүүд энэ дайнд Орос ялахаас өөр одоо хуулбар байхгүй гэж хэлдэг. Энэ бол дэлхийн 1 номерын цөмийн хүчин, цөмийн их гүрэн. За тактикийн цөмийн зэвсгийг ашиглах номлол нь бэлээхэн Оросын талд бичээстэй байж байдаг. За тэр зэвсгээ ашиглах одоо боломжууд ашиглах одоо нөхцөл байдал аль хэдийн үүсэт байхад Оросын тал одоо тэр түүнийг хэрэглэхгүй өдий хүрлээ гэж үзэж байгаа юм. За хэрвээ тэр тим шатанда орох юм бол одоо Америк жишээлбэл энэ дайнд оролцохгүй. Ер нь цөмийн дайн болоход 2 дахь, 3 дахь улсын төлөө одоо их гүрнүүд цөмийн дайн одоо цөмийн зэвсэг хэрэглэж холбоотнуудаа хамгаалах гэдэг ойлголт ер нь байх боломжгүй гэж мэргэжилтнүүд үздэг. За тэгэхээр ер нь бол энэ Украины дайн шинэ шатанд орчлоо. Орос бол ямар ч ухрах одоо боломжгүй ухрах тийм сэдэлгүйгээр урагшаа давшиж байна. Бодвол одоо ерөөсөө дахин шинээр одоо газруудыг эзэж авах тэр бодлого бол эрчимтэй явагдах шинжтэй. Тэгэхээр зэрэг одоо 4 мужийг дурдаас нийлхэм Запорож, Херсон, Донецк, Донбасс гэсэн энэ 4 мужаас нэмж одоо газруудыг авах шинжтэй. Өөрөөр хэлбэл Одессыг хаагаад эхэллээ. Одессыг ер нь нээлттэй байлгаж ирсэн нь Украины талд бол эдийн засгийн нэлээд тийм дэмтэй тийм зүйл байсан. Өөрөөр хэлбэл өөрийнх нь эдийн засгийн одоо нийт гадаад худалдааны 80% нь одоо Одессын бомбуудаар дамжиж явдаг ус шүү дээ. За тэрнийг нь нүүбийн саналаар одоо тэр бомбуудыг нээлттэй орхисон байсан. Өнөөдөр хүртэлх тусгай ажиллагааны хүрээнд. Тэгвэл юуныг бол одоо тэр бүхэн бол байхгүй болсон гэж. Анкоражийн одоо гэрээ хэлцээр Анкоражийн тохиролцоо гэдэг зүйл юу байсан юм бэ гэхээр зэрэг бодоод үзэхээр зэрэг тэр 4 мужаас одоо илүү газар нутаг авахгүй. За магадгүй ерөөсөө Донбасс, Донецк хоёрыг Оросын тал аваад нөгөө хоёрыг нь буцааж өгөөд Кримээ аваад тэгээд ер нь тохиролцоо түрээд одоо инх тайвны гэрээ байгуулъя гэсэн ийм тохиролцоо байсан юм болов уу гэж мэргэжилтнүүд бас ярьж байгаа юм. Гэтэл тэр тохиролцоо бол байхгүй. Тийм юм бид нар яриаггүй гэдгийг Америкийн тал өөрөө зарлцлаа. За тэгвэл Оросын тал тэрнийг нь хүлээж аваад за тэгвэл асуудал одоо дайны талбар шийдэгдээс өөр аргагүй гэл ингээд ажиллаж байгаа бололтой байна. За 7 сарын 4-нд Путин Трамп хоёр уцаар ирсэн. Энд уцаар ирснийхаа маргааш нөгөөдөр нь одоо Анкарад
Трамп очиж хуралд орсон. Мэдээж одоо Путиний байр суурийг нөгөө талд тайлбарлаж өгсөн байж таараа. Тийм ч учраас НАТОгийн дээд хэмжээний уулзалтын үр дүн тийм даруухан байдал хүрсэн болов уу гэж таамаглаж болохоор байна. За ингээд Анкоражийн тэр одоо тохиролцоо гэдэг зүйл байсан учраас сүүлийн 1 жилийн туршид Оросын талын давталгаа давшилт ихээхэн тийм удаашралтай байсан болдоо гэж зарим эрхлэнүүд үзэж байна. Ер нь тийм байх магадaltaй. Анкоражийн тохиролцоогоор шинээр нэмж газар нутаг Оросын тал авахгүй гэдгээ амлчихсан учраас одоо байгаа газараасаа илүү их тийм шунсан Одесс руу чиглэсэн ч юм уу, Запорож, Херсоноос давсан ч юм уу, Днепр мөрнийг давсан ч юм уу, одоо баруун тал руу хийсэн ийм товтлогоонуудыг огт хийгээгүй байсан бол доо. Тэгэхээр зэрэг энэ Анкоражийн тохиролцоо гэдэг зүйл юу байсан бэ гэхээр зэрэг одоо дээрхэн үед болж исэн одоо 2014 оны үед одоо болж исэн Минск 1-2 гэдэг гэрээ байсан. За тэр Минск 1-2 гэдэг гэрээг байгуулчихад барууны тал өрөмтийн тал тэр гэрээг огт хэрэгжүүлээгүй. Тэгж жагаад 2 жил орчим үргэлжлээд тэр байхгүй болжсэн. Тэгэхээр зэрэг энийг үсвэхэр зэрэг сүүлд нь Анжела Меркель хэлжсэн л да. Бид Минск 1-2 гэдэг гэрээгээр үндсэндээ Оросын талыг одоо хуурч цаг хожих бодолтой байсан юм аа гэж. За үүнийг нь Францын ерөнхийлөгч байсан хүч бас хүлээн зөвшөөрсөн байх жишээ. Тэгэхээр Анкоражийн тохиролцоо гэдэг бол Минсктэй адилхан үйл явдал болсон болдоо. Өөрөөр хэлбэл Оросын тал энд хууртагджээ гэж хэлж болохоор. За бас нэг зүйлийг хэлье. Трамп үндсэндээ Оросыг хуурчлаа гэсэн үг шүү дээ. За Трамп бол ерөнхийдөө тийм хоёр нүүртэй бодлого барьж байгаа. Мэдээж Байдентай харьцуулахад огт өөр, шал өөр, одоо чанарын хувьд эрс өөр, илүү одоо Оросын хувьд нэлээд нааштай тийм бодлого барьж байгаа ерөнхийлөгч боловч цаагаараа бас нөгөө одоо цэрэг стратегийн establishment гэдэг группийнхаа үгэнд орхоос өөр аргагүй тийм байдалтай байгаа ойлгомжтой байна. Ер нь их гүрнүүд гэдэг бол одоо тийм одоо бидний одоо жирийн амьдралд байдаг, жирийн нийгэмд байдаг тэр эгэл жирийн ёс суртахуунаар бие биеийг харьцдаггүй л дээ. Яаж хийж байгаа л одоо өөдөөс нь харж худлаа инээж байгаа цаагаараа одоо хорлон сүтгэх ийм л юмыг байнга бодож идэг. Тийм байдлаар юмд хандахгүй бол альва улс гүрэн гэдэг бол одоо оршин тогтноход хэцүү ийм ертөнцөө гэж одоо стратегичд тэгж үздэг. Өөрөөр хэнд ч итгэж болохгүй гэж. За тэгэхээр Трамп бол үндсэндээ сонгодог реалист бодлогыг энэ дээр барьж байна. Өөрөөр хоёр нүүртэй бодлого барьж. За хоёр нүүртэй гэдэг нь муу гэсэн үг биш. Ер нь альва их гүрэн тийм л байдаг. Оросдоо нэг талаар гэрээ хэлцэр хийгээд ингээд нааштай энэ дайныг нааштайгаар шийдье гэдэг юм явуулж байгаа хэрнээ. Байдений үед Орос Америкийн харилцаа огт байхгүй байсан. Юу ерөөсөө утсаар ярих тийм сувггүй болчихсон байж байсан. Тэгвэл утсаар ярих нь битгэл хоёр ерөнхийлөгч уулзах хэмжээнд очсон нь Трампын одоо үед гарсан маш том өөрчлөлт. За тийм ч учраас Оросын талыг хараад хахад Трампыг муулсан тийм одоо хүчтэй шүүмжилсэн үг нэг ширхэж гарахгүй байгаа өнөөдөр хүртэл. Гэтэл Трамп цаагаараа Оросын эсрэг юмнуудыг бас хийгээл ба. Америкийн талд юу хийгээл ба. Жишээлбэл өнгөрсөн оны сүүлээр Валдай дэх одоо хэний Трамп Путиний амьдардаг өргөө гэрлүү одоо чиглэсэн дроны халдлага болсон. За үүнийг Оросын тал судалж үзээд яг л одоо Путиний өргөө гэрийг одоо онилсон ийм мэдээлэл тэр дронууд дотор агуулгдсан байсныг тогтоосон байна. За энэ мэдээллийг ийм мэдээлэлтэй ийм цогцолтыг Америкийн дэмжлэггүйгээр хийж чадахгүй гэдгийг нотлоод Америкийн талд одоо гардуулж өгч байсан баримт байгаа. Тэгэхээр зэрэг үүнийг Америк яг эсэргүүцэл бид тийм хийгээгүй гэж өнгөрсөн л дөө. Тэгэхээр цаагаараа тийм үйл явдал болж л байгаа гэсэн. Наагаараа уцаар ирээд асуудлыг шийдье, хамтарч ажиллая гэж байгаа боловч ийм юм бас болж л байдаг гэсэн. За тэгэхээр энэ бол үндсэндээ огт одоо байдаггүй ажиллахтай зүйл биш. Одоо нөхдүүд бол
хийдэг юм аа л хийж гин гэсэн үг болно. За юуны анкоражийн хэлцээр бол өрөндийнхний төдийгүй ер нь их гүрнийхний ер нь ялангуяа өрөндийнх нь л дээ. Өрөндийн их гүрнүүдийн бараг л өдөр тутам хийдэг үг үйлдэл мөн. За ингээд Оросын тал бас нэг том сургамж авах шиг боллоо. Энэ удаагийн тэгтэл их л цаг хугацаа алдаж нэлээд үнэтэй тийм сургамж болж ах шиг байна. За ингээд өнөөдрийн том тайлбарыг үгээр өндөрлөё. Одоо яг Украины дайныг тойроод ямар өөрчлөлтүүд болж байна гэдгийг тайлбарлахыг зорилоо. Анхааран сонссонд баярлалаа. Баяр та.